Дархан уул аймагт 2018 оны 10 сарын 26-ны өдөр төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган гэж ийм чуулган зохион байгуулагдах бэлтгэл ажлыг хангаж ингэж ажиллаж байна. Энэ чуулган маань бол хамрах хүрээ нь бол 4 аймгийн хэмжээнд хийгдэнэ. Дархан, Сэлэнг, Төв аймаг, Говь Сүмбэр аймаг гэсэн аймагуудын оролцогчтой хийгдэхээр ингэ зохион байгуулж байна. За энэ ажлыг ерөнхийдөө зохион байгуулж байгаа газар нь бол эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвөөс одоо ингэ зохион байгуулж хийдэг. Тэгээ энэ дэр бол Дархан уул аймаг хамтран оролцогчоор бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Тэгээ энэ та бүхнийг бас өргөнөөр оролцож аймгийнхаа хөгжил дэвшил эдийн засгийн байдалд тодорхой санал асуулгаж хуралд оролцооч гэж уриалж байна. Тэгээд холбогдох хүмүүс бас мэдээллийг сайшин нарийчлаад ингээд тодруулаад явах байхаа. Манай эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв бол 2012 оноос хойш аймагуудын өрсөлдөх чадварын тайланг эрхлэн гаргаж эхэлсэн. Тэгээд энэ тайлангаа жил тутам эрхлэн гаргаж аймагуудын өрсөлдөх чадварыг 180 гаруй шалгуур үзүүлэлтээр тодорхойлон аймагуудын өрсөлдөх чадварыг эренбэлдэг байгаа. Тэгээд бид нар энэ хүү тайлангаа зөвхөн гараад ингээд бодлого боловсруулагчид шийдвэр гаргаснууд хүрэхээс гадна илүү сурталчлах, тэрийг танилцуулах, ач холбогдлын илүү түгээгдэл дээр анхаарах нь зүйтэй юм байна гэд 2014 онд аймагуудын өрсөлдөх чадварын анх дугаар чуулганыг 21 аймгийн засаг дарга иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга нарыг оролцуулан Улаанбаатар хотод зохиож байсан байгаа. Тэр хурлын үеэр бол гарсан санал нь юу вэ гэвэл энэхүү аймагуудын өрсөлдөх чадварын чуулганыг бүс нутгийн хэмжээнд нь салгаж авч зохион байгуулах нь зүйтэй юм байна гэд санал гарсан. Тэрний дагуу манайх бол 2015 онд Сүхбаатар аймагт зүүн бүсийн өрсөлдөх чадварын чуулганыг, 2016 онд Дундгов аймагт Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулганыг, 2017 онд Хөвсгөл аймгийн Мөрөө хотод Хангаан бүсийн өрсөлдөх чадварын чуулганыг зохион байгуулсан байгаа. Одоо энэ жил бид нар Дархан хотод Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулганыг зохион байгуулах гэж байна. Энэ Төвийн бүсийн 4 аймаг оролцсон. Чуулганаар ямар асуудлыг ярих вэ гэхээр ерөнхийдөө бол одоогийн хэрэгж байгаа төслүүд, бодлого, хөтөлбөр ямар шатандаа явж байна, яаж хэрэгжиж байна гэдгийг ярилцаад тэгээд дараа нь бол төвийн бүсийн бизнес эрхлэгчид яаж зах зээлээ төлөх вэ? Монголын болон төслийн зах зээл рүү, гадаад зах зээл рүү яаж гарах вэ? Яаж хүчээ нэгдэх вэ гэдэг талаар нь ярина. Тэгээд дараагийн хэлцүүлэг маань болохоор энэ гадаад зах зээл гарахын тулд санхүүжилтээ хэрхэн босгох вэ? IPO яаж хийх вэ гэдэг тийм мэдээлэл зөвлөгөө өгж иргэдийн аж ахуй нэгжүүдийн саналыг солилцож бодлого гаргагчид болон бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэл талаар нь цаашлаад бүс нутгийн хэмжээнд яаж хамтран ажиллах вэ гэдэг талаар нь цаашдаа алхмаа тодорхойлоход манай хурлын чуулганы зорилго оршиж байгаа. Тэгээ энэ хүү чуулганыг бол холбооны бүгд найрамдах Герман улсын Конрад Аденауэр сан дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа. Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвөөс төвийн бүсийн хэмжээний чуулганыг Дархан уул аймагт 2 хоногийн дараа зохион байгуулах гээд бэлтгэл ажил хангагдаж байна. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим эдийн засаг бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвтөө 2012 оноос ахуулан судалгаа авах ажлаар хамтран ажиллаж байгаа. 21 аймгийн салбар танхимууд жил бүр одоо 50-аас 55 аж ахуй нэгжээс энэ өрсөлдөх чадварын судалгааг авч энэ төв рүү нэгтгэж ингэж хамтарч ажилладаг. Ингээд энэ жилийн одоо энэ бүсийн хэмжээний чуулга уулзалтанд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Дархан уул аймаг дахь салбар хамтран ажиллаж байгаагийн зорилго нь бол одоо бүсийн 4 аймагаас энэ чуулга уулзалтанд оролцож байгаа аж ахуй нэгжүүд компаниудын одоо бүтээгдэхүүнийг бас сурталчлах чиглэлээр үзэсгэлэн худалдааг бол зохион байгуулж байна. Энэ үзэсгэлэн худалдаа бол миний хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа. Гэхдээ нээлттэй үзэсгэлэн худалдаа өөрөөр хэлбэл дархны иргэдэд бол нээлттэй байгаа. Тэгэхээр дархны иргэд энэ үзэсгэлэн худалдаанд ирж Төвийн бүсийн 4 аймгийн одоо шилдэг бүтээгдэхүүнүүдтэй танилцах, тэрнээс бас худалдан авах боломж нөхцлөөр хангагдаж байгаагаар бол давуу талтай. За үзэсгэлэн маань одоо Гарантиагийн одоо 3 давхарт байдаг бизнес төвийн одоо 3 давхарт нь бол үзэсгэлэн худалдаа маань зохион байгуулагдах байгаа. Тэгэхээр дарханчуудыг одоо Гарантиагийн бизнес төвийн 3 давхарт үзэсгэлэн худалдаанд ирж үзэл сонирхохыг урьж байна. Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2018 нь бол зохион байгуулагдах газар нь бол Дархан уул аймгийн Дархан сум, за бизнес төвийн 4 давхарт Гарантиак гэж хурлын танхим зохион байгуулагдана. Өглөө 9 цагаас бол хурал эхлэн 8:30-д бүртгэл явагдана. Тэгээд 17 цаг хүртэл бол бүхэл сэдвээр энэ асуудал яригдана.